Хүн энэ амьдралынхаа тус сайхан мэдрэмж одгоныг мэдрэх гэж л ер нь төрсөн шүү дээ. Тэрнээс биш нэг сайхан бие хаатай, сайхан царай тустай, сайн амжилттай яг уу явж мэдрэмж авдаг хүмүүс байж болно л доо. Гэтэ би бол сайхан хоол хүнс идэж хэний ч хараан төртгөө хэнд ч гай болохгүй зүгээр чимээгүйхэн бомбогоо байж дуртай. Гэтэ сүйдээ зүгээр бомбогоод байж болохгүй болчиход байна. Хүмүүс хараад тарган мархан гэдэг доромжтой байна. Өчнөө одон жидэл сайхан хоол унд идлээ. Өөрийнхөө мэдрэмж таашаалтай сайхан амьдралаа. Гэтэ турхад нэг асуудал үүсэн. Би одоо 94 кг 100 кг хүрэхэд 6 кг дутаа гамч нэмсэн. 100 кг болчиход тэрнээсээ өстө дооштой жинхэнэ мисма болдог. Одоо 94 кг-аас 50 кг гэхээр арай нэг сүргүү сонсогддог байгаа юм. 3 оронтой тото 100 кг-аас 50 кг гэвэл сүртэй сонсогдож байгаа юм. Яг тийм нэг хэсэг хоол унднаас одоо таашаал авч амьдарч ирсэн бол одоо тэгээд нэмсэн тураад хүмүүсийн хоо ямар гоё битэй юм бэ, ямар хөөрхөн юм бэ гэж хэлж байгаа. Тэр ярианаас нь гоё таашаал авч өөрөөс гоё битэй таашаалтай амьдрна гэж бодож байгаа. Яг тэгээд альва таашаалыг авахын тулд дандаа хөдөлмөр зарцуулт юм чи би ч бас энэ хоол хүнсийг чи авах гэж айгүй хөдөлмөрлөж авч байгаа шүү гэдгийг ойлгоорой. Гэхдээ бас одоо ингээд нойр буцархаа элэг дэлүү хадаад гэдэс өвдөж бүр ингээд хүнээсэг болдог штэ ингээд авыг авч болохгүй хаяа явж болохгүй эмчилж болохгүй болохоосоо өмнө ер нь эрүүл хоолны тэглэн бариарай идэвхтэй амьдраарай. Гэхдээ ядчлаас өөр хүүхдээ хэдэн жил илүү харагтаваа тийм бидтэй. Одоо өөрөө хүүхдгүүний яадгийн тий бас энэ чинь насныхаа эцэст хурааж хуримтлуулсан хэдэн төгрөг байд юм бол чаар нутаг үзье. Хүний өөрийн энэ чинь 21 амгаач тойрч үзээгүй байна. Дээрээс нас гадаад тод явж жоохон галуу шувууны мах идэж дэлхийн гайхамшгуудыг жоохон биширж байгаа тэгэд үгсэн дээр үсттэй. Юугүй ингээл идээлээдэг хөдөлмөрлөөлээдэг нэг харсан чинь тэгээ чадын онхорт очивол бас гизүү тийм ээ манайхаа. Тэгээд Монголынхоо дэлхийн бүх одоо амьд яваа, амьдарч яваа, аз жаргалыг мэдрэх гэж яваа, эрэгтэйч бүх хүмүүстэй аз жаргал сайхан бүхнийг хүсэн ёо. Идмээр байвал идээд заавал зовн тэгж туурах шаардлагагүй. Арга юмар байвал асал масал хиймээргүй бити хий. Ногоортлоо хийвд. Тэгж байгаатай гинт угаасаа хүн лимч ухаа ороод эрүүл амьдрмаар санагдах баха. Тэгэд хизээ яг эрүүл амьдрмаар санагдана. Өөртөө итгэлтэй байгаа яг тэр цаг үедээ ихэж дэглэмэ бараарай, өөрийгөө өөрчлөөрэй, өөрийгөө ялаарай манайхаа. Бүгдэнд нь амжилт та нар чаднаа.